Байгаль орчин аялал жуулчлалын сайд урт насны Дархуул аймагт албан томилтоор ажиллалаа. Энэ хүрээнд Дархуул аймгийн ургамал газар тариалангийн хүрээлэнгийн харьяа, ургамлын генофондын туршилтын талбайд ажиллаж зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тус хүрээлэнгээс хүүхд алан хайлт жимсгийн судалгаа хийж сүүлийн 3 жил эрчимтэй өргөжүүлэн 1 ба 2-наас 20 мянга гаруй суулгац бүхий 1.5 га их цэцэрлэгийг байгуулжээ. Нийт 10,000 гаруй суулгацыг аж ахуй нэгжүүдэд нийлүүлээд бай. Хүйтэн төсвөртэй, эрт болцтой, экологи эдийн засгийн болон эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой хүүхд алан хайлт жимсгнийг тармилжуулсан суулгацуудыг улс ардын аж ахуйд болон иргэд айл өрхийн хэрэгцээнд үргэлжлүүлэн ургуулах боломжийг бүрдүүлжээ. Судалгааны дүнгээр хүүхд алан хайлт жимсгний BW сорт нь манай орны газар тариалангийн төв бүсэд ургац бутны өсөлт, үржих чадвар, биохимийн найрлага зэргээр шалгарч нутагшсан сортоор батлагдсан байна. Эрт ургацтай ургалт түргэн учир, тарьсан модныхоо үр шимийг амьдрал ахуйд ашиглах, нохоон байгууламжийг нэмэгдүүлэх оролцоог бүрдүүлэх сайн талтай юм а гэдгийг урт насны сайд онцлоод сургалт судалгааны ажлыг үргэлжлүүлэх, иргэд аж ахуй нэгжүүд агропарк болгон тариалахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллагаа боллоо.